Та надтай хамт байна уу? Эзэн тантай хамт байгаа шүү. За зөвхөн хамтдаа эзний үгэн дээр ирцгээе. За тэгээ өнөөдөр миний гол эзний үгийг хуваалцах зүйл маань эзний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно буюу Ром номын 10-ын 13 дугаар ишлэл байгаа. Тэгээ зөвхөн Ром номынхаа 10 дугаар бүлгийг хамтдаа гаргаад уншаад залбираад эзний үг рүү ирцгээе. За Ром номоо гаргацгаая. За цаасан библиэд хүмүүс мань хуудсыг хэлээд өгөөрэй. Хэдгээр хуудас байна? Манай 45-аас дээш насныхан бас хайж ах шиг байна. За 1889 дугаар хуудсан байна. Ром номын 10 дугаар бүлэг. За гаргасан манайхаа. За 1-р ишлээс ахуулаад 13 дугаар ишлэгийг хамтдаа уншицгаая. За би 1-р ишлэгийг уншээ, та бүхэн 2-р ишлэгийг надтай хамт уншаасаа гэж хүсэж байна. 1 2 3. Ах トゥ нараа зүрх сэтгэлийн минь хүсэл болон тэдний талаар бурхан тандах миний залбирал бол тэдний аврал билээ. Тэд бурханы зөвхт байдлыг мэдэлгүй өөрсдийнхөө тогтоохыг ирмэлзэж бурханы зөвхт байдал захирагдаагүй юм аа. Хуулиас ирдэг зөвхт байдлын тухай эдгээрийг үйлддэг хүн эдгээрээр амьдрна гэж Мөсе бичжээ. Эсвэл хэн оёоргүй гүнд буух вэ гэж бүүхэл энэ Христийг үхсдээс босгох гэсэн хэрэг. За хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч бурхан түүнийг үхсдээс амьлуулсан гэдэг зүрхэндээ итгэвэл аврагдана. Учир нь бичвэр түүнд итгэдэг нь хинч ичхүүрт орохгүй гэдэг. За хамтдаа 13 уншицгаая. Учир нь эзний нэрийг дууддаг бүхэн аврагдана гэж хэлсэн байна. Аамен. Халелуя. Тэгээ цөмөр хамтдаа эзний өмнө залбирцгаая. Эзэн минь таны амьд үгнээс би юуг ойлгож юуг сурах ёстой вэ? Та надад өөрийн хариу сүнсээр мэдүүлж өгөөч гэж түүний өмнө хамтдаа залбирцгаая. Тэнгэрлэг хайрын эзэн минь танд маш их баярлалаа. Оргил хосноос орчин дэлхийг бүтээсэн үгээрээ та биднийг эзэн минь сийлэн эзэн минь урлан шаглаж бүтээсний төлөө тань талархлыг авчирж байна их эзэн минь. Эзэн бурхан минь тэгээд өнөөдөр таны амьд үгний төлөө таны хүч чадалтай үр нөлөөтэй эзэн минь амьд үгний төлөө эзэн минь бид үнэхээр энэ газраас хамтдаа санаа нэгдэн залбирч байна. Эзэн та өөрийн үгээр дамжуулан эзэн минь өнөөдөр бидний амьдрал бидний зүрх сэтгэлийг эзэн минь та толдон харуулаарай хэмээн танаас гун залбирч байна. Эзэн минь таны үгийг сонсож ойлгож хүлээн аваад эзэн минь эргэж харахтаа мартдаг биш. Харин таны үгийг хэрэгжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ ам амьдралаа эзэн минь чиглүүлэн алхахад та тусалж өгөөч хэмээн танаас гуйж залбирч байна. Эзэн минь бид үнэхээр таны нэрийг дуудаж танд хүндлэл магтаалыг өргөсөн тэр амьдралаар амьдрахад тэр хүндэтгэл дотор эзэн минь алхахад та удирдаарай хэмээн танаас гуйж залбирч байна. Өнөөдөр үгээр дамжуулан та биднийг удирдан чиглүүлээрэй хэмээн танаас гуйж залбирч байна. Бүх хаалтар бүх хүндлэл бидний амьдралаас гарах үр жимсээр дамжуулан танд очих болтугай хэмээн бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен. Аамен. За тэгээ эзний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно гэж хэлсэн байгаа. Халелуя. Та эзний нэрийг хэр дуудаж байна вэ? Эзний нэрийг ер нь дуудана гэдэг нь юуг илэрхийлдэг юм бол бид нар цөмөр дараагийн слайдыг харъя те. За манай юм маань нэлээд том болсон байна. Халелуя. За дараагийнх нь гаргаад өгвөл. За эзний нэрийг дуудах гэдэг маань юуг илэрхийлдэг вэ? Бурханд хандах хандлагыг илэрхийлдэг. Бо итгэлийн өвчлийг илэрхийлж яадаг. Дээрээс нь зүрх сэтгэлийн амлалтыг биднэрт өгч яадаг гэсэн. Ром номын 10 дугаар бүлгийг бид нар харах юм бол энэ дээр юу гэж хэлсэн бэхээр Мөсегийн хууль буюу хуучин гэрээний талаар бас эзэн Есүс Христийн дараах хууль өгөгдсөн. Энэ хоёр хуулийн ялгааг юу вэ? Тайлбарлаж өгсөн байгаа гэсэн. Тэгэд энэ дээр юу гэж хэлсэн бэр 5 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Хуулиас ирдэг зөвхт байдлын тухайд эдгээрийг үйлддэг хүн эдгээрээр амьдрнаа гэж Мөсе бичжээ гэж хэлсэн. Бид нар хуучин гэрээний цаг тооллын дагуу хуучин гэрээг хамтдаа уншиж байгаа тийм үү? Надтай хамт уншиж байгаа хүн байгаа зү. Манай пүүжи болон золоо маань маш сайн уншдаг.
Манай номын Монгол яваа жоохон тал байсан. Гэхдээ бүү зөксөөрөө үргэлжлүүлээр. Тэгээ эндээс харах юм бол Бурхны маш олон тушаалуудыг бид нэр тэнд суралцж байгаа. Тэгээ Библиэлд Мосегийн хуулиуд дотор юу гэж хэлсэн бэ? Эзэн юу гэж хэлсэн? Чи миний үгийг баруун зүүн чиш хазаалгүйгээр сахин биелүүлээрэй гэж хэлсэн. Тэгэх юм бол чамайг би оцсон газар чи өрөөнө, би чамайг тэгэх юм бол тэгж өрөөнө гэсэн. Чи үнэхээр гим нүглийн дотор ирэх юм бол чи тэр тахлыг эзний өмнө авчраарай гэж хэлсэн баг. Тэгээ Мосегийн өгөгдсөн Бурханаас өгөгдсөн тэр хуулиуд нь юу байсан бэхээр нийтдээ 613 хууль байсан. Та энэ 613 хуулийг л сахиж амьдрах юм бол өрөөгднө гэсэн. Халелуя. Та тэгж чадах болов. Та ер нь хуулийг хэр сахидаг хүн бэ? За хуулийг өстө бүрэн өстө итгэлтэйгээр сахидаг хүн байна гэх юм бол та гараа өргөж. Хуучин гэрээний үед юу гэж үздэг байсан бэ гэх юм бол зөвхөн хуулиар дамжуулан бид нэр зөвтгөгднө гэж үздэг байсан баг. Хуулийг сахиснараа бид зөвтгөгднө гэж үзсэн баг. Тиймдээс фарисеучуд юу гэж үздэг вэ? Есүс Христийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан гол шалтгаан нь яг энэ үзэл суртал байсан гэсэн үг. Есүс Христийн дэлхий дээр ирээд өөрийн үйлчлэлийг эхлээд явж явах хугацаанд юу болсон бэ гэхээр фарисеучудын теолог нь тэдний бодол санаа нь нэг зүйл байсан. Юу байсан бэ гэхээр гим нүгэлтэй хүн байх юм бол өвчтөе хүн байх юм бол тэр бурхнаар харагдсан гэж үздэг байсан. Харин баян чинэлэг тэр нийгэмдээ нөлөөлж байгаа нийгэмдээ үнэхээр эрх мэдэлтэй хүн байх юм бол тэр бурхнаар өрөөгцөн гэж үздэг байсан. Тэгээ энэ теологийг энэ бодол санааг өөрчлөхийн тулд Есүс Христ ирээд ядуусан өрөөлтэй гэж хэлсэн байна. Тухайн нийгмийн цаг үеийг авчих юм фарисеучуд бол сүмийн хэрхэм зэрэгтнүүд хамгийн баячууд байсан. Тэгээд бид нар юу гэж харддаг би бол өрөөгцсөн. Бурхан намайг өрөөс. Харин ядуу хүмүүсийг юу гэж харддаг та нар бурхнаар харагдчихъя гэж хэлдэг байсан. Харин Есүс ирээд уушлаар энэ тийм биш юм аах дунараа. Сүнсэндээ ядуу хүн өрөөлтэй юм а гэж хэлсэн. Тэгээд үүнийг хүлээж авч чадахгүй байсан фарисеучуд. Тэгээд бид нар яадаг байсан бэхэр тэд нарийн залбирал нь хүртэл яадаг юмсаг тэд нар бүр эзэнт өргөх өргөл дээр хүртэл тэд нар юу вэ? Мөнгө олдог байсан. Фарисеучуд. Ой, наа тагтаач нь буруу байна. Наад хурагч нь согогтой байна. Тийм учраас чи энийг аваад худалдаж аваад үүгээрээ бурхан тахилаа өргөө. Гим нүглээ эзний өмнө илчилж өгөө гэж хэлдэг байсан. Ийм цаг үед Есүс ирээд тэдний бодол санааг өөрчлөхийн тулд ирсэн. Тэгвэл хууль нь юу гэсэн бид нар 6 дугаар ишлээс харах юм бол харин итгэлээс ирдэг зөвхт байдал нь ийхүү ярьдаг юм аа. Зүрхэндээ хэн тэнгэрд гарах вэ гэж бүүхэл. Энэ Христийг доос авчрах гэсэн. Эсвэл хэн оёоргүй хүнд буух вэ гэж бүүхэл. Энийг Христийг үхсдээс босгосон хэрэг юм аа. Харин энэ нь юу хэлдэг вэ гэдгийг 8 дугаар ишлэлээр тайлбарлажсэн. Үг нь чамд тун ойрхон байна. Аманд чин зүрхэнд чин би гэдэг нь энэ бидний тунхилдаг итгэлийн үг юм аа гэж хэлсэн байна. Амен. Өнөөдөр Лев номын 18-ын 5 дээр хуулийг шаардж байгаа зөвхт байдал хүрэхийн тулд хуулийг биелүүлснээрээ та нар зөвхт амьдрнаа гэж Мосег бичиж үлдээсэн бол харин итгэлийн үгс нь юу гэж хэлмээр Дид хууль номын 30-ын 12 буюу 13 дугаар ишлэлээс иш татан хэлсэн баг. Энэ дээр юу гэж хэлмээр энэ нь тэнгэрт байгаа зүйлч биш. Учир нь биднэр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч бидэнд сонсгохоор хэн бидний төлөө тэнгэрт гарах юм бэ гэж өгүүлэн бичсэн ишлээс иш татсан баг. Тэгээ энэ маань юуг илэрхийлж байгаа юм бол хэн тэр тэнгэрт гарах юм бэ? Бурхны зөвтгөлийг авахын тулд, Бурхны нэгүслийг авахын тулд, Бурхнаас ирдэг тэр итгэлийн дагуу тэр зөвтгөлийг авахын тулд, авралыг авахын тулд тэнгэрт гарах шаардлагагүй маа гэж хэлсэн баг. Оёоргүй гүнд очих шаардлагагүй маа. Учир нь эзэн тэнгэрээс ирсэн тэр оёоргүй гүнд хүртэл очиод ирсэн нэг юм аа гэж хэлсэн. Амен. Та надтай хамт байна уу? Та миний юу ярьж байгааг ойлгож байна уу? Бурхны аврал хүн бүрт хэрэгтэй маах тунараа. Бурхан авралаа үзүүлэхийн тулд юм аа. Яагаад бурхан биднийг аврах ёстой юм? Яагаад бурханы аврал биднэрт хэрэгтэй болов? Аврал гэж бодох юм бол та бид нэр томыг харах юм бол нэгэн туслагчийн талаар ер нь бодох байх гэж бодож байна. Тийм үү? Аврагч та ямар нэгэн хэцүү байдал авах юм бол аврагч ирж байна гэх юм бол танд юу итгэл найдвар төрж байгаа шүү дээ. Ямар нэгэн хэцүү байдалд ороод ямар нэгэн нөхцөл байдалд ороод нэг бол аль эсвэл гал гараад ч юм уу тэрэн тайхан бол аврагчийг бид нэр дууддаг үстэй. Яг түүнтэй адилхан бидний амьдралд аврагч хэрэгтэй байгаа юм. Яагаад? Яг бол бурхан биднийг дэлхийн суурьаас өмнө сонгон дуудсан. Харин бурхан биднийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн.
Гэтэл адгийн морьсны залм ихэн дотор бид нар юу вэ? Бурханаас тусгаарлагдсан. Холдсон гэсэн. Бурхангүй амьдралаар бид нар сонгосон гэсэн. Харин тэр амьдралын турш бидний тэр амьдралыг эзэн аврахын тулд өөрийн цорын ганц хүү Есүс Христийг энэ дэлхийд илгээсэн баг. Амен. Тэгээ энэ дээр 8 дугаар ишлэлээр харин энэ юу гэсэн үг вэ гэдэг нь үг нь чамд тун ойрхон байна. Аман чин зүрхэнд чин би гэдэг нь энэ бидний тунхилдаг итгэлийн үг юм а гэжэлсэн баг. Иохан номын 1-р бүлэг юу гэж эхэлтгийг та мэдэх үү? Эхэнд үг байсан ба үг нь Бурхантай хамт байсан. Тэгээд тэр нь Бурхан байсан гэсэн. Бурхан энэ дэлхийн ертөнцийг бүтээхэд ч гэсэн юу вэ? Түүний үгээрээ тэр нөлөөллийг юу вэ? Бий болгож ирсэн, бүтээж ирсэн, амьд болгож ирсэн. Түүнийг бид нэр харж ойлгож мэддэг гэсэн. Тэгэхээр Бурханы үг бидэнтэй ойрхон байгаа ах түнрээ. Амен. Зөвмөр 9-р ишлэлийг хамтдаа уншицгаая. За та 9-р ишлэлийг хамт уншаарай. За. Эзэн Есүс Христ энэ дэр гэж хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхсдээс амьлуулсан гэдэг зүрхэндээ итгвэл аврагдах болно гэж хэлсэн байна. Амен. Бурханы сайн мэдээ бол та эзнийг хүлээж авснараа аврагдана гэсэн. Харин фарисеучуудын сайн мэдээ юу байсан бэ гэм бол хуулийг бүрэн дүүрэн дагахснараа бид аврагдана гэж бодчихсон. Энэхүү бодол санааг өөрчлөхөнд Есүс Христ юу вэ? Энэ дэлхий дээр ирэхдээ түүнийг хүлээн зөвшөөрсөн нэгэн аврагдана гэж хэлсэн. Хүлээн зөвшөөрөө зогсгүйгээр түүнийг тунхагсан нэгэн аврагдана гэж хэлсэн. Амен. Сайн мэдээний хувьд бол хүний хувьд боломжгүй зүйлийг хий эсвэл эзний нэгэнтээ хийж гисэн зүйлийг хий гэж юусоо хэлдэггүй. Тэрийг ч танаас юу вэ? Шаарддаггүй гэсэн үг. Харин Дэд гол номын 30 дугаар бүлэг дээр яг 8 дугаар 18 дугаар ишлэгийг Паул энэ дээр тодорхойлоход юу гэж хэлсэнгээр сайн мэдээ нь бидэнд ойрхон бидний хүрч чадах газар ойлгоход хялбар олж авахд амар байдгаа гэж хэлсэн. Тийм хэцүү зүйл биш. Та сайн мэдээний төлөө та өдөржин мацаг барих шаардлага байхгүй. Бурханы авралын төлөө та хичээл зүтгэл гарах шаардлага байхгүй. Бурхан танд нэгүслээр танд бялхаасан бохгүй. Нэгүслээр бид нар өнөөдөр амьдарч байгаа. Бид нэр Лев номыг унших юм бол бид дөрөвний номлол дээр ч сануулаад хэлжсэн баг те. Би мянгад малчин байсан бол миний хот харлах юм байна өө. Тэ? Миний гим нүглийн төлөө бүх хонио би бурханд өргөөд цаана юу ч үлдэх юм байна. Тэгвэл тэр юу ч үлдсэн хүмүүс юу их юм бэ гэж болжмор шуу болоод тахил болгож өргөөл гэдэгс тийм үү? Та санаж байгаа үстэй. Уншсан хүмүүс санаж байгаа. Халелуя. Тэр сайн мэдээ Бурханы тэр аврал Бурханы цорын ганц хүү Есүс Христ итгэх итгэлээр ирдэг юм ах түнэр. Амен. Өнөөдөр цуглаан эхлэхийн тулд 2 дугаар Петр номын 3-9 дугаар ишлэлийг манай даваа маань дуудсан тийм үү? Эзэн удаашрлыг тооцдгоо гэсэн. Эзэн яагаад удаашрлыг тооцдог юм бол? Эзэн яагаад удаашрлыг тооцдог юм бол? Эзэн бүгд аврагдаасаа гэж хүсдэг. 2 дугаар Тимот номдэр хүн бүр аврагдаасаа үнний мэдлэг рүү ирээсэй гэж Бурхан хүсдэгэ гэж хэлсэн. Аврагдаасаа гэж хүсдэг. Өнөөдөр таны гэр бүл бүрэн дүүрнээр авралыг авсан хүн байна уу? Бүрэн дүүрнээр эзэн Есүс Христийг хүлээж авсан хүн байна уу? Таны хамаатан сад бүгд Есүсийг хүлээж авсан хүн байна уу? Байхгүй бол таны их ажил үлдсэн байна ах дунараа. Эзний сайн мэдээний төлөө явах таны ажил үлдсэн байна. Эзнийг хүлээ зөвшөөрвөл эзний тэр үгийг тунхаглах тэр Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрөөд үхэгсдээс түүнийг амьлуулсан гэдэг зүрхэндээ итгэх итгэлийг аваачиж өгөх таны ажил үлдсэн байна ах дунараа. Өнөөдрийн нийгэм энэ дэлхийн ертөнц маш хурдстайгаар өөрчлөгдөж байгаа. Бид нар харж байгаа. Есүсийн дагалдагч нар таныг ирэх үед юу болох вэ гэж хэлсэн. Тэгэхээр Есүс хэлдэг. Тэр үеийг би ч мэдэхгүй. Харин эцэг мэднэ. Гэхдээ шинж тэмдгүүдийн би та нарт хэлье гэж хэлсэн. Идэгшгүй өвчин бий болно. Үндэснийхээ эсрэг босох бол энэ дэлхийн ертөнц өөрчлөгдөх болно гэж хэлсэн. Тэр үед би хулгайч мэт ирэх болно гэж хэлсэн. Харин тэр үед итгэлээ сахисан нэгэн, эзний өмнө зогссон нэгэн,
авралаа хатгалж үлднэ гэж хэлсэн. Өнөөдөр бид нэр энэ дэлхий дээр маш олон дайнуудыг харж байгаа. Орос, Украины дайн болж байна. За өнгөрсөн 7 хоногт Америк, Ираны дайн эхэлсэн. Бид нэр 20 онд идэгшгүй өвчтүүд, тахлууд, маш олон зүйлүүд дэлхийг өөрчилснийг бид нэр харж байгаа. Эзний ирэх хүн ойртож байгаа мах түмрэ. Өнөөдөр таны үн цэнэ өгж байгаа, өнөөдөр таны үн цэнэ өгөө түүний хөдлөө хөдөлмөрлж байгаа хөдөлмөрлчин эзний ирэлтийг нэг бол маргааш энэ дэлхийн өөрчлөлтөнд юу ч биш болох. Таны зориулсан үн цэнүүд чи юу ч биш болох. Нэг л өдрийн дотор өөрчлөгдөх бол. Тийм учраас ах トゥ нараа эзний сайн мэдээний төлөө, эзний авралын төлөө, Бурхныг дуудагсдыг босхын төлөө та өнөөдөр босооч гин танаас уриалмаар. Цөмөр 10 дугаар ишлэгийг хамтдаа уншицгаая. Хүн зүрхэндээ идэхэн зүвт байдалд хүрч амаараа хүлээн зөвшөөрч авралыг хүрнэ гэж хэлсэн байна. Заримдаа бидний итгэл зүрхнийх биш, тархиных байдаг. Заримдаа бидний үйлчлэл зүрх сэтгэлийнх биш. Зүгээр байх ёстой, хийх ёстой, таалагдах ёстой гэсэн тэр хандлагаас гардаг. Жинхэнэ итгэл гэдэг бол Бурхны өмнө даруй байхыг хэлдэг юм ах トゥ нар. Бурхны үгэнд дуулууртай байхыг хэлдэг. Заримдаа бид өөрсдийнхөө бодол санаанд Бурхныг авчрах гаддаг. Исаи номын дээр юу гэж хэлдэг вэ? Миний бодол санаа та нарынхаас өндөр юм а гэж хэлсэн. Тэнгэр газраас өндөр байдгийн адилаар өөр юм а гэж хэлсэн. Заримдаа бид өөрсдийн бодол санаад Бурхныг чих гээд идэг. Уушлаараа багтахгүй, Бурхан багтахгүй. Та Бурхны бүтээсэн дэлхий дээр та харин багтж байгаа. Халелуя. Арван 1-р ишлэлээр ингэж хэлсэн байна. Учир нь бичвэр түүнд итгэдэг нь ичгүүрт орохгүй гэж хэлсэн байна. Та эзэн Есүс Христ итгэснээр ичгүүрт орсон тохиолдол байна уу? Стандарт Монгол Библийн орчуулга дээр юу гэж хэлсэн бэхээр айж сандрахгүй гэж хэлсэн байдаг. Түүнд итгэдэг нэгэн айж сандрахгүй маа гэж хэлсэн. Бурхан тантай хамт байгаад танд айх зүйл байхгүй маа. Та нэмэл байхгүй маа. Амен. Та хажуудах нэгэндээ хэлэх үү? Бурхан тантай байхад танд айдас байхгүй маа гэж л. За тэгээ 12 дугаар ишлэлээр очив. Евдээ болон грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн эзэн нэг л бөгөөд түүнийг дуудаж бүхэн баялаг бялхнаа гэж хэлсэн байна. Тухайн цаг үеийг бид нар харах юм бол евдээчүүд бол жинхэнэ хуулийн буюу Торо буюу Библийн эхний 5 номыг цээжээр мэддэг хүмүүс гэсэн үг. Тэн дээр юу гарч байгаа, юу гүгүүлж байгаа, ямар хууль байгаа бүгдийг юу вэ? Дахан биелүүлэгчнэр байсан гэсэн үг. Амен. Харин грекчүүдийн хувьд ямар юм байсан бэ? Грекчүүдийн хувьд бол энэ дэлхийн мэрэгдүүд гэж өөрийгөө илэрхийлдэг байсан баг. Энэ дэлхийн мэрэгдүүд. Тэгээд бид нар юу гэж утсан бэхээр бид нарт аврал хэрэггүй. Би бүхнийг ойлгож ухаарсан учраас надад юу вэ? Бурхны тэр зөвтгөл хэрэггүй гэж боддог гэсэн. Харин бид нар эзний хуулийг дагуулan биелүүлж байгаа юм чинь барисачуудын хувьд юу гэж боддог байсан бэхээр бид нар аврагдах нь ойлгомжтой. Бурхны зөвтгөл хэрэггүй гэж боддог байсан. Дараагийнх нь бидлээ гаргацгаая. Дараагийнх нь Бурхны амлалтууд байгаа. Авралын амлалтууд. Хуучин гэрээнээс ахвал бид нар Бурхан биднийг аврахаар дуудсан энэ амлалтуудын сахисан түүнийг Израильчууд болон евдээчүүд түүнийг юу гэж ойлгосон бэгээр Месиа ирнэ л гэсэн. Месиа ирчээд байхад түүнийг юу вэ? Хүлээж авч юусоо чадахгүйсэн.
Амлалт нь биелнэ гэдэг хахад үе. Есүсийг хүлээж авч чадахгүй байсан л гэсэн. Харин Есүсийн дэлхийд ирээд үе. Өөрийгөө Бурхны хүү гэдгийг үе илчилж харуулсан гэсэн. Амен. За тэгээ зөвмөр 13 дугаар ишлэлийг хамтдаа харъя. Тэгээ миний бас бэлдсэн үг дуусах болж байна. Явал номын 2:32 дээр энэ эзэн ингэж хэлсэн ба иш татсан ба. Эзний нэрийг дуудах хинч бай аврагдах болно гэж. Амен. Бурхны нэрийг дууддаг хүмүүс аврагдана гэсэн. Есүс гэдэг нэр бол өөрөө эзэн аварна гэсэн үг байхгүй. Эзэн аварна гэсэн үг. Еврейлэр. Та Есүсээ гэж дуудахад эзэн таныг аварна гэсэн үг. Есүсээ гэж хэлэхэд юу вэ? Бурхан авралаа үзүүлнэ л гэсэн. Амен. Өнөөдөр аврагдах гаргалгааг үүнээс хялбархан илэрхийлэх үг ерөөсөй байхгүй маа. Эзний нэрийг дуудах нь өөрийгөө илэрхийлдэг. Та юм учраас та аврагдах бол. Амен. Дараагийнх нь. Тэгвэл энэхүү эзэн дотор бид нэр хэрхэн өөрчлөгдөх ёстой юм бэ? Эзний аврал бидний амьдралд ирснээр бид юуг өнөөдөр эзнээс авдаг вэ гэдэг бид нэрэн дээр хэсгэн зүйлийг дурдсан байна. Бидний айдас ичгүүрээс эзэн чөлөөсөн юм ах тунараа. Бид үхлийн айдасгүй болсон юм аа. Амен. Бид ичгүүрт байдалд байхгүй болсон юм аа. Өнөөдөр бид нар гим нүгэлтэд хутгалдаад гим нүглийн дотор байхдаа бинийг хараад иччихсэн Адам Евгийн ирсэн тэр ичгүүр өнөөдөр бидний амьдрал байхгүй болсон юм аа. Харин одоо Бурхан биднийг харахтаа миний хүү, миний охин гэж юу вэ? Харах болно гэж хэлсэн байна. Бурхандаа бид нэр аль үжээ юу вэ? Эвлэрсэн юм аа. Бид өөрсдийнхөө дотор Бурхны хүүгийн тэр тахилаар дамжуулан, тэр загалмай тэр цовдлогдсон цовдлолоор дамжуулан бид нэр юу вэ? Бурхантай эвлэрсэн юм аа. Бидний нуран унсан тэр харилцаа Есүс Христ зам болж, гүүр болж, үнэн болж бид Бурхны өмнө бүрэн зүрх сэтгэлээрээ яг байгаагаараа тэр ирэх тэр боломж бидний дунд ирсэн байна. Амен. Мөнхийн амьдрал буюу найдвар бидний амьдрал ирсэн. Бид энэ дэлхий дээр махан бие орхивч эзний өмнө вэ? Магтаалыг өргөсөн магтагчд байхаар дуудагдсан юм аа. Тэгээ харин бидний энэ дэлхий дээр амьдрахад бидний амьдрал зориг бас зүрх сэтгэлийн амар тайван эзнээс өгөгддөг юм ах танараа. Амен. Дараагийнх нь харагцгаая. Заримдаа бид нарт үнэхээр зарим үеүүдэд ямар ойлголтууд ирдэг, яг иймэрхүү ойлголтууд ирдэг баг. Би үнэхээр аврагдах зохистой нэгэн мөн үү гэж. Ийм амарх юм уу? Зүгээр л эзнийг хүлээж аваад зүрх сэтгэл тэр үхснээс амьлуулсан гэдэгт итгэхэд би аврагч байсан юм уу? Ийм амархан гэж юу вэ? Заримдаа болохоор адгийн морьоос яг энэ таны энэ бодол дээр тулгуурлаж юу вэ? Чи ийм өөдгөө амтан байж яаж Бурхны авралыг авах гээд байгаа юм бэ гэдэг. Бурхан чамайг уучлсан байх чинь одоо л уучлахгүй хаа гэж заримдаа шивнжидэг. Заримдаа юу гэж хэлдэхээр намайг аврахад хангалттай юм уу? Уучлаарай. Бурхан таныг бүтээсэн. Бурхан амин амьсгалыг танд үлээснээр та амьд оршиж болсон баг. Эзний амин амьсгалыг авах юм бол бид нар юу вэ? Шавар гэдэг байгаа шүү дээ. Хаалаа. Шороо буюу шавар. Бид нар талархахгүй байхаа нөхцөл байхгүй яах та нар. Би заримдаа юмтай олж талархна гэж боддог байхгүй. Юу тааж болох гээд байгаа юм. Тэ. Гэтэ өнөөдрийн байгаа зүйл чинь талархал واخгүй яах та нар. Эзний уучлал, эзний нэгүсэл, эзний удаашрал ямар гайхалтай вэ? Эзний амлалт байгаа. Эзэн Есүс Христ энэ дэлхийд ирэхдээ би өөрийгөө Имануэль гэж нэрлэсэн. Бурхан бидэнтэй хамт гэж хэлсэн баг. Би та нартай хамт гэж хэлсэн. Эзэн энэ дэлхийгээс явахдаа эцгийн өмнө очихдоо юу гэж хэлсэн бэхээр би та нарыг өнчрүүлж орохгүй, би та нартай үргэлж хамтаа гэж хэлсэн. Бурхан бидний талд юм бол хэн биднийг эсэргүүцэх юм байх дунараа. Амен. Танд айдас байна уу? Танд санаа зовлтууд байна уу? Танд өвчин байна уу?
Бүх санаа зов Бурханд хэл. Бидний итгэдэг Бурхан бол хардаг, сонсдог, харин бидний төлөө хурж ирдэг. Амен. Та амьд Бурханд итгэж байгаа шүү ах дүүнараа. Бидний уламжлалын тэр шавар тэр зүйл биш ээ. Номлогчийн үгс номон дээр юу гэж хэлсэнбэр түлээчин ой модонд очиод түлээг бэлдээд тэгээд зороод өөртөөгөө адилхан дүрс хийгээд хоймортой тавиад намайг өрөөгөөч гэж залбирдаг. Харин тэрний оронд юу гэж хэлсэн бэ? Тэрний оронд тэр түлээг зомголж хийгээд гал түлсэн бол ядаж дулаахан байж штэ гэж хэлсэн байдаг. Харин бидний Бурхан бол юу вэ? Дуудахад хариулдаг, дуудахад авардаг, дуудахад өрөөдөг нэг. Амен. За дараагийнх нь. Тэр итгэлээр амьдрна гэдэг бол Бурхны үгтэй өдөр бүр хамт байхыг хэлдэг юм ах даа. Амен. Та өдөр бүр эзний үгтэй хамт байгаарай. Эзний үгийн дагуу дуулууртай байдал дотор захирагдаж амьдраасаа гэж хүсэж байна. Үгэнд дуулууртай бай. Залбиралд өөрсдийгөө зориул. Тэгээд гуравт нь бусдад ивэ. Өөрөлж хуваалцагч бай. Хуваалцагч бай. Бага зүйлээ хуваалц. Итгэлийнхаа дагуу итгэлээ хуваалц. Амен. За дараагийнх нь. За дуусч байна. Бидний амьдралд үүрэг байгаа. Биднэрт дуудлага байгаа. Тэр бол Бурхны сайн мэдээний төлөө, Бурхны алдрын төлөө зогсох дуудлага байгаа. Тэгэхээр таныг ч гэсэн үнэхээр тэр дуудлага дотор нэгдээсэй гэж хүсэж байна. Эзэн юу гэж хэлсэнбээр явахтун бүх үндэснийг дагалдуулт тэдэнд сайн мэдээ хүрэг. Эцэггүй ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ гэж хэлсэн баг. Өнөөдөр Магдалины халч бүжин манаас залбирсан. Энд байгаа хоосон суудлуудын төлөө та санаа тавьяач гэсэн. Харин энд байгаа хоосон суудлуудын төлөө Бурхан санаа тавихаас илүүтэйгээр бид түүний төлөө алах ёстой мах танаар. Бид итгэлийн дагуу алхаснараа эзэн тэр хүмүүст авралын сайн мэдээг хүргэх юм аа. Бид нар Ром номын 14-өөс цааш үргэлжлүүлэх юм бол тэд сайн мэдээ сонсогчгүйгээр яаж тэд нэр тунхаглах юм бэ гэж хэлсэн баг. Хин нэгэн очихгоос нааш тэд нэр яаж тэр сайн мэдээг сонсох юм бэ гэж хэлсэн баг. Тэр очих ёстой, явах ёстой, тэр дуудлага өнөөдөр биднэрт байгаа маах тунараа. Сайн мэдээний төлөө бид нар үүрэг нь бол бид нар хамтын үүрэг юм маах тунараа. Бид нар хамтдаа ахан дүүсийнхээ төлөө, аав ээжийнхээ төлөө хамтдаа очих ёстой маах тунараа. Бид нэр хамтдаа очиход бидний санхүүгийн дэмжлэг, залбирлын дэмжлэг, бас түүний төлөө зориулах, таны зүрх сэтгэлийн зориултаар дамжуулаад бид нэр хамтдаа очих ёстой маах тунараа. Амен. Та хүн зориулаарай. Та өөрийнхөө амьдрал зориулж байгаа шиг. Бурхны төлөө ч гэсэн зориулаарай. Эзэн танаас тийм их зүйлийг шаардахгүй. Таны зүрх сэтгэлээс 100% шаардна. Таны амьдралын чинь зориултаас 1% шаардна. Та алах, та итгэлийнхаа дагуу алах. Эзэн еврөх бол. Дараагийн слайд. Дүгнэлт хүлээн ав. Эзний үгийг хүлээн ав. Түүнд итэг. Тэгээд хуваалц. Тунхагл. Өнөөдөр бид нэр ахан дүүс руугаа 6 сар бид нэр илгээлт хийнэ. Илгээлт хийхин төлөө залбирч байна. Өнөөдөр итгээгүй аав ээжийнхээ төлөө бид нэр очимоор байна. Тэднийг очиж Есүс Христийн сайн мэдээг ярмаар байна. Бид мөнхийн улсад очиход таны хамгийн дотны хүн, таны хайртай аав ээж тэр газар байхгүй бол бид өнөөдөр энд эрх мэдэлтэй, эд баялагтай байгаад ямар хэрэг байх юм бэ? Өнөөдөр таны хайртай гэр бүлийн чинь хүн мөнхийн улсад биш, эзний шийтгэл дотор зогсохоо бид нар харах юм бол ямар харамсалтай вэ? Бид нар дуудлага байгаа ах дунараа.
бидэнд үүрэг байгаа ах дунараа. Явж бүх үндэстнийг дагалдвал. Амен. Цөмөр эзний өмнө ирцгээе. Өнөөдөр Ром номын 10 дугаар бүлгийн 9 дугаар ишлэлээр гарч байгаа. Тэр үг, тэр ишлэл миний эргэн тойронд байгаа гэр бүл, найз нөхдийн минь амнаас тунхлагтгийн төлөө хамтдаа залбирцгаая.